Энэ бол Монгол хүний нэг хүний төлдөг татварын хэмжээ ойролцоогоор цалингаас 40 орчим хувийг татвар шимтгэлд төлж байгаа бол энэ нь эргээд яаж зарцуулагдж байгаа юм бэ гэдэг дээр иргэн нэг бүрийн оролцоо чухал хяналттай байгаасаа гэдэг үүднээс Монгол улсын иргэнийхээ хувьар би ээшээ өргөдлөөж за мөн иргэд ч мөн энэ чиглэлд хяналтаа тавьдаг байгаасаа гэж хүсэж өнөөдөр энэ асуудлаар ажилтаа тэмцэх газар руу хандж байгаа нь юм. Зүгээр шилэн дансанд байршуулах үүргийг бол хуулиараа хүлээдэг ч гэсэн араас нь нэхгүй бол албан тушаалтнууд яг нэг цэсэн дотроо өөр цэс рүү харуулахгүй байх байдлаар хийдэг ч юм уу те асуудлууд удаа дараалан харагдж байгаа учраас бид нар зөвхөн энэ жишээн дээр тулгуурлаад татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулсан эргээд ямар үр дүн гарч байгаа юм бэ гэдэг байдлаар нь хандж байна. Ер нь тайлхиндаг байх үүрэгтэй ч гэсэн тэр бүр тайлагнаад байсан жишээ тухайлбал өнгөрсөн 5 жилийн хугацаанд байсан уу гэдэг асуудал анхаарал татна. Тэрний өмнө бас яадаг байсан. Тэгээ яадаг байсан. Одоо яах вэ? Одоо бас ингээд хяналтаа тавиад явах хэрэгтэй баг. Төсвийн өргөө зарцуулах. Энэ номын сайдын одоо яг өөрөө чинь барьж байгаа баримтууд дээр хэд нийлбэр дүн нь одоо хэд орчим өнгөнд дүн болж байна. Ингээд зөрүүтэй юмнууд бас аюу олон байгаа. Ер нь одоо ингээд нөгөө гадаадад сурчлах гэдэг дээр үндэсний хороогоор дамжуулаад одоо Boston Consulting Group, Edelman Singapore, Trip.com, BBC, CNN гэх ингээд гэрээнүүд байгуулахаар болж штэ. Тэгээд тийм Atticus болохоор Эрдэнэ соёлоогоос гээд тусдаа их усрээс гарсан бас байгаад байгаа юм. Бид нар зөвхөн энэ соёлын янтай холбоотой гарсан байж болзошгүй одоо төсвийн хөрөнгө оруулалтыг одоо хөөж үзье. Үндсэндээ соёлын салбар гэдэг өнгөрсөн хугацаанд олон нийтэд төлсөн хяналттай байгаагүй. Гэхдээ хөгжиж чадах юм бол амжилттай байж чаддгийн жишээ одоо тухайлбал Солонгост те соёл урлагаа хөгжүүлээд зөвхөн K-pop-оос 18 тэрбум долларын 15 тэрбум долларын одоо орлого улсын төсөвтөө бүрдүүлж бас чадж штэ. Тэгэхээр бид нар яагаад ингэж соёлын салбартаа хүч хаяад уран бүтээлчдэд дэмжиж тэгээд тэдэндээ оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад улсдаа татвар шимтгэл болгоод авч болохгүй гэж бодож бид нар жилийн өмнөөс энэ салбарыг судалж эхэлсэн. Ер нь бол тэгээд судалж явж байгаад 6 сарын өмнөөс тухайн үеийн салбарын сайдаас нь тодруулаад тодорхой тоонтой мэдээлэл авч явжтаагүй. Тэгэхээр энэ ингээд зөвхөн биднэрт олцсон мэдээлэлээр хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн одоо үнийн дүү яригдсан гэрээнүүдийн үнийн дүн. Тэгээ нэмээд бас ингээд тушааллуудын харахаар яг нөгөө валют учраас гэрээ тушааллуудаа ингээд жижигчлээд тэрбум гэдээ гаргасан байж бас болшгүй. Тэгээд яг ийм учраас бид нар мэдээлэл өгөн баталгаажуулах гэдэг өөрсөө хандаад удаа дараалал орлого хийсэн. Тэгээ нэгэнт мэдээлэхгүй байгаа учраас тэгээд хуулийн хяналтын байгууллагатай итгээд шалгаад өгөөч гэдэг үсэлтэй гэж. Өчигдөр бас рекорд сегмент Newsroom сегмент сайтад дахиж ярилцлага өгөхгүй гэсэн юм хандлага гаргасан байсан. Таны хувьд энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? Яг уу тэр хүний сонголтын эрх байж болно л доо. Гэхдээ нийтийн албан тушаалтан хууль заасны дагуу олон нийтэд энэ төсөв захиран зарцуулсан бол мэдээлэл өгөх үг нь үүрэгтэй. Тэгвэл ингээд ялгаад өөрт нь таалагдаагүй асуулт асуусны төлөө ингээд танаад өгөхгүй гэдэг бол бас харьцангуй ойлголт гэж бодож байна. Гэхдээ одоо бол миний энэ аялалтай тэмцэх рүү хандж байгаа асуудал нь юм субъектив байдлаар ерөөсөө хандмаар байгаа. Энэ ерөөсөө татвар төлөгчдийн тухайлбал иргэн 7 буудлын должингуайн төсөнд татвар юунд үргэлдээд байна вэ гэдгийг л бид нэр хяналттай байя гэдэг ийм саналтаагаар ер нь хуулийн хяналтын байгууллагууд бас энийг шалгаад цохих үр дүн үзүүлээсэй гэж хүсэж хандж байна. За баярлалаа.